За хөрх өдөр согтоо тавтамаар л 2025 оны 7 сарын 26-ны өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За өнөөдрийнхөө дугаараар болохоор нэг сонирхолтой бавуулын тухай домгийг бас ярьж хөрвүүлсэн байгаа. Одоо Facebook дээр нэг Моготой уулын зураг яваад байгаа шүү. Ямар гоё газар вэ, хаануудад газар вэ гэд нэг Моготой уулын зураг яваад байгаа шүү. Тэрний домгийг ярьж хөрвүүлсэн байгаа. Эхлээд би тэрийг хараад нэр яг ийм газар байд юм болов уу гэж бас бодчихсон байхгүй. Тийг ингээд хайгаад үзсэн чинь бас нэлээд хит хитэн домог болсон. Энэ болохоор Завхан аймгийн Тэлмэн сумд оршдог юм Могот уул гэдэг ийм газар юм байна. За манай сувгийн гол зорилгоо би та бүхэндээ дахиад хэлье. Би ийм одоо домог олж сонслоо. Та хэдтэй хуваалцж байна. Та хэд маань ийм домог олж сонссон бол одоо бидэнд хуваалцаач. Ингээд яг өөрийнхөөс олж сонсож мэдсэн домгоо л бусдтай хуваалцж байгаа ийм зорилготой суух шүү. Тэгэхээр та бүхэн манаас зүгээр алхаараа ингээд авраг Моготой уулын домгоор хамтдаа аялцгаая. За хамгийн эхний домог нь болохоор яг энэ Могот уулын маань гол домог гэсэн үг. За эрт цагт Тэлмэн нутагт нэгэн аврах томоогоо амьдардаг байсан гэдэг. Тэр могоо уулын орой дээр гарan газрын гүн рүү бууж мал амтныг хамгаалдаг сахиус байж. Харин нэгэн өдөр гаднаас ирсэн муухай сэтгэлд хүн могоог устгахын тулд уул руу гал тавьсан байна. Могоо галаас зүхтах гэж доош гулсан уруудах үедээ уулын биеэр мөлхсөөр одоо харагдаж буй могоо хэлбэр үүссэн гэдэг. Могоо газар шингэж уулын нэгэн хэсэг болон хувирсан гэсэн нэг юм домог байна. Энэ бол яг нөгөө могоо уулыг яаж бий болсон бэ гэсэн үүслийнхэн талаар юм домог байна. За дараагийнх нь болохоор нутгийн малчид могоо хэлбэртэй уулыг сахиуш орсон уул хэмээн дээдэлдэг байна. Хэрв хүнд муу үйл хийх гэж оролдвол могон сүнс шүн зүүдэнд нь орж тухайн хүнийг айлгадаг гэдэг. Тиймээс зарим айл жил бүрийн хавар цагаан эдээ арцтай тахил өргөж могон сахиусаас хамгаалалт гуйдаг боломжтой гэсэн юм нэг. Энэ бол нөгөө амд амтсан юм яриа байна. За уулыг харах үед хөдөлж буй мэт санагддаг нь ямар учиртай вэ гэхээр хүмүүс могоо уулыг холоос харах үед могоо мөлхөж буй мэт хөдөлгөөнтэй харагддаг гэж ярьдаг. За түүнийг амьд уул бас гэж нэрлэдэг юм байна. Ийхүү хэлбэр нь байнга хөдөлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг тул тэнгэр газрын шидийг хадгалсан уул хэмээн хүндэтгэн бас үздэг юм байна. Тэгэхээр яг тухайн сумын хүмүүснээс илүү сонирхол багт тухайн аймгийн хүмүүс нь ингээд яг холоос харахаар яг тэр нөгөө могот уулын маань тэр дүрсэн ингээд яг хөдөлж байгаа ч юм шиг ингэж санагддаг юм байна. Тэгэхээр бас яг энэ могот уулын одоо тэнд амьдардаг хүмүүс эсвэл одоо энэ завхны бас хүмүүс байх юм бол энэ одоо миний ярьж өгч байгаа домгоос өөр бас сонирхолтой домог байдаг бол бас коммент сэтгэл хөдлөлчд үлдээгээд өгөөрэй. Энэ бас одоо нөгөө очиж аялж үзүүл бас их сонирхолтой газар юм шиг надад санагдсан. За дараагийн домог нь болохоор хуучны нэг хувилбарт могоо бурхны элч байжээ. Гэвч хүмүүс түүнийг аимшигтай амьтан гэж эндүрэн чулуугаар шидэж хөөж туухалсан. Бурхны могоо гомдсондоо уул руу мүлхэн шингэж уул болон хувирсан гэдэг. Түүнээс хойш мал орширч хүн ам тогтнож бороо хур тогтмол ордог басан гэсэн юм домог байна. Энэ болохоор энэ домог болохоор тэр аврах том могоо нь бол бурхны илч байсан. Тэгээ хүмүүс болохоор тэр могоог одоо ер нь бол нөгөө аимшигтай амтан гэж үзээд ингээд хөөж туах болсноор нөгөө могоо маань уул болоод хувирсан гэсэн юм бас нэг сонирхолтой домог гарч ирж байна. За дараагийнх нь болохоор намар орой бүр могоот уулын оройг усан манан бүрхдэг. Хүмүүс үүнийг могоон сүнс амьсгалж байна гэж тайлбарладаг. Энэ үед уул руу дөхөх нь муу ёр гэдэг бөгөөд тухайн өдөр ууланд орцсон хүмүүс өвддөг, мал үгүй болдог гэж бас итгэдэг гэсэн юм сонирхолтой домог бас гарч ирж байна. За дөнгөж сая та бүхэндээ Завхан аймгийн Тэлмэн суманд орших могот уулын талаар сонирхолтой 5 домгийг бол хүргэсэн байгаа. Тэгэхээр та хэд бол яг саяны ярьсан энэ домгуудыг сонсч ирсэн бол бас сонсч ирсэн. Эсвэл арай өөр домог өгдөг бол бас коммент хэсэгт сэтгэл бичээд үлдээгээд өгөөрэй. За одоо болохоор Тэлмэн сумын одоо могот уултай холбоотой сонирхолтой гэсэн бас 4-5 мэдээллийг та бүхэндээ танилцуулъя. За газрын хөрсөн дээр могоон дүрстэй уул бол маш ховор байд юм байна. За могоон биеийг санагдуулам толгой биеийн одоо сүүл нь ялгарсан байгалийн хэлбэртэй уул бол Монголд тун цөөхөн байдаг юм байна. Тэдгээрийн нэг нь бол саяны ярьсан Завхан аймгийн Тэлмэн суманд орших могот уул юм. За харанхуйд ч гэрэлтэй ч одоо энэ дүрс нь маш тод одоо онгоцон сууж байгаад ингээд харахаар хүртэл одоо тэр уул нь яг могоон дүрс нь тод ялгарч харагддаг гинэ. Энэ нь бол маш одоо юм ховор үзэгдлээ гэж бас үздэг юм байна. За дараагийнх нь болохоор уулын хөрс чулуулгын онцлог нь болохоор могот уул нь хөрмөн чулуулаг тунмал давхрах бүхий эртний галт уулын гаралтай гэж геологчд бол үздэг юм байна энэ уулыг. За энэхүү галт уулын царц одоо чулуулаг нь одоо байгальд могоон дүрсийг үүсгэхэд бол нөлөөсөн гэж бас энд үздэг юм байна. Тэгэхээр бол өмнө нь нөгөө галт уул байсан. Тэгээд
одоо чулуулг нь могоон дүрсийг болоод үүсгэхэд нөлөөлсөн гэж бас юм үздэг юм сонирхолтой баримт байдаг юм байна. За олон зуун жилийн өмнөөс тахигдж ирсэн юм уул юм байна. За нутгийн иргэд уг уулыг сахиуст могоо уул гэж нэрлээд одоо дээдэлж үе дамжсан одоо тулгын тахилга хийдэг байсан юм уламжлалтай байна. За зарим гэр бүл жил бүр цагаан айдын арцууд одоо хүжин өргөж өг дээдсийнхаа сүнсийг дуудаж мал ахудаа одоо ерөөлөх хүсэж ингэж одоо уул усаа харагддаг бас юм. За дараагийнх нь болохоор харсан хүний сэтгэлд тод үлддэг уулаа гэсэн юм мэдээлэл байгаа байхгүй. За могот уулыг харсан ихэнх хүн уул руу одоо дахин очих хүсэлтэй болдог. За учир нь уг уул нь гайхалтай юм дүрстэй, үзэсгэлэнтэй хизээч одоо нэгэн хэвийн харагддаггүй нь бас хамгийн гол одоо онцлог зүйл гэсэн үг. Өглөө өдөр орой борооны дараа гихтэл одоо дүрс нь өөр мэдрэмж төрүүлдэг. Үүнийг нутгийнхан могоо амьсгалдаг уул хэмээн зөөрлөлттэй бас холбоотой байна. Тэгэхээр одоо могооныхын дүрс өнгө нь ингэж ялгарч өөрчлөгдөж харагддаг. Тэгэхээр бас сонирхолтой байгаас тэгэхээр яг ингэж өөрчлөгддөг юм болоо яг яадаг юм бол та яг үзсэн харсан хүмүүс их юм бол бас ийм шүү, тийм шүү гэдэг комент хэсэгт сэтгэл үлдээгээд өгөөрэй. За дараагийнх нь болохоор гэрэл зурагчдын дуртай байгалийн зураглал болж чаддаг юм бол юм байна. За Монголын гэрэл зурагчид дороо нисгэгчдийн дунд могот уулыг одоо дорондоход хамгийн сонирхолтой газар гэж бол үздэг юм байна. За дорооноор авсан зурагт уул нь одоо яг нөгөө мөлхөж буймат авраг моготой харагддаг. За зарим судлаачид бүр дэлхийн хамгийн одоо урт амьтан мэт харагддаг гэж бас онцлдог юм. Тэгэхээр ингээд дороо нисгээд ингээд харахад яг ингээд амьд юм шиг ингээд мөлхөж байгаа юм шиг юм дүрс үзэгддэг. За мэдээж нөгөө түрүү ярьсан өнгө нь ингээд өөрчлөгдөд байдаг гэх нэг үний авсан гэрэл зураг болгон дээр баг өөр өнгө дүрстэй ингэж харагддаг гэдгээрээ бас илүү юм даваа талтай юм шүү манайхаа. Ер нь бол одоо жил бүр ингээд гадаад дотоодоос манай Монголыг зарим эрхжүүлчдийн тоол бол өссөөр байдаг. Яг могот уул нь бол домог ардын аман зохиол нутгийн хууч хараа байгалийн өрмөц тогтцтой юм гой газар учраас аялал жуулчлалын одоо ер нь зорилтод бүс болгох ийм бүрэн боломжтой газраа гэж бас үздэг юм байна. Тэгэхээр ийм одоо ариун түүхтэй маш хамгийн сонирхолтой нь ингээд өнгө нь могооныхын дүрс нь ингээд өөрчлөгдөд байдаг. За тэгээ гэрэл зурагчдын одоо зураг авахтаа хамгийн гоё тохиромжтой юм газар гэдэг юм байна. Тэгэхээр үүнээс гадна ингээд маш олон домог түүхийг агуулсан энэ газар бол ингээд аялал жуулчлалыг хөгжүүлэх бол бүрэн боломжтой гэдэг бас юм мэдээлэл бас энэ дээр орж ирж байгаа юм байна. За тэгээд өнөөдрийн хөрх өдөр сувагтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн домог хуучаараа та бүхэнд таалагдсан бол сувагтай нэг дээрээ илүү олон гоё одоо газар усны тухай домгуудыг та бүхэндээ цуурлаар хөргөх болно. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.